Ингээд шин цагийн Ромео Жулиетагийн түүхийг хамтдаа сөхөцгөөе. Алдар Шекспир он цагийн эртэд Ромео Жулиетаг хүндрэлтөнд бэлгэлж байлаа. Тэгвэл энэ цагийн их бүтээн байгуулалтч Ромео Жулиета нэртэйгээр эх оронд минь сүндэрлэж байна. Мөнхийн хайрын бэлэгдэл болсон хэн бүхний мэдих энэ л нэрийг шинээр цогцлоох шийдвэрийг Дехор компани гаргажээ. Илүү ойлгомжтойгоор хэлбэл ийм нэртэй орон сууц Улаанбаатар хотод сүндэрлэн босч байна. Италийн алдарт архитекторч Альберто Бертазагийн бүтээл хайртай хосуудыг санагдуулан эхэрийн цамхгуудыг эрхэм хэрэглэгч та бүхэнд танилцуулж байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа учраас орон байрны хүрэлцээ яахааргүй амин чухал сэдэв болоод байна. Гэхдээ бэлтэй хөрөнгөтэй нэгний болхитуухан барьсан байшин биш, нэг насны эдлгээ дах чанартай бас 5 тухтай байшинг хэн бүхэн хайх болжээ. Яг энэ мөчид хэрэг үзэгч таач гэсэн буураа сэлгэж байраа солихоор шийдсэн бол бид танд Италийн 100% хөрөнгө оруулалттай Дехор компани захиалгаар Вейлмер компани гүйцэтгэж байгаа Ромео Жулиета хотхоныг танилцуулж байна. Дехор компани нь Төв Дэлхий, үндэстэн дамнан үл хөдлөлгөөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг, барьдаг бүтээдэг дэлхийд данстай Gortenos Cortusione SRL компани охин компани юм. Барилга барьж ухсрах гэдэг бол тэдний хувьд гарт нь орчихсон ажил.